За намын зүгээс одоо яг засгийн газарт хамтрах уугүй юу гэдэг одоо тэр асуудал ирсэн үгүй мэдэхгүй байна. Одоо манай намчин дотроо бас нэг жоох асуудалтай байгаа. Тэгээ намын дотоод асуудал бүгд хаалттай яваад байгааг би яриад байгаа. Тэгэхээр өнөөдөртөө бол надад мэдсэн юм алга. За бас тэр сайдын асуудлыг ч гэсэн би мэдэхгүй л. Хаас энэ дээр бас нэлээдгүй шүмжлэлтэй хандж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо засгийн газарт Батбаатар гэдэг хүн хамтраагүй, иргэний зориг ногоон нам хамтарсан гэдэг зүйлийг та бүхэн бас тодорхойлоод байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь цаашид одоо хэрхэх вэ? За ер нь бол яг бид нар ч онцгой хурлаа хийцэн та бүхэн мэдж байгаа. Тэгээ одоо дээд шүүхт өгөх ажиллагаа үргэлжлүүлээд байгаа. Одоо дүрмийн өөрчлөлт бас одоо намын удирдлагын өөрчлөлтийг. Тэгэхээр яг бидний одоо зүгээс гэдэг юм уу? Одоо энэ хүн бол намайг төлөөлж бас харьцахгүй шүү, тийм ээ. Иргэний зориг ногоон нам гэдэг бол одоо бас олон мянган гишүүдтэй. Тэдний хатуу хоолоогоор тэдний төлөөлөл болсон хүмүүстэй харьцаарай гэсэн юм л утгатай бичиг явж байгаа. Хэрвээ одоо засгийн газраас хамтрах санал танаа намд ирүүлэх юм бол Батбаатар гэдэг энэ хүний та нар өөрчлөх санал гарах уу? Эсвэл үргэлжлүүлээд тухайн албан тушаалны сайдыг юу ажиллуулах юм уу? Ямар байршуулсан? За ер нь яг намтай хамтрна гэдэг нь намын даргатай хамтрна гэсэн үг шүү. Тийм бол за одоо хүнийг сайлж муулж ярмааргүй тий. Би нэг хүн нэг яриад идэггүй. Та бүхэн онц их хурлаа хийх үеэр Монгол Улсын засгийн газарт одоо Батбаатар гэдэг хүн иргэний зориг ногоон намыг төлөөлөхгүй гэдэг албан бичгийг хүргүүлнэ гэж байсан. Энэ бичгийг хүргүүлсэн үү? Хүргүүлсэн бол хариулт нь ямар байсан бэ? Хариу нь. Тэр одоо Зандан шитрэ ерөнхий сайдыг байхад нь хүргүүлсэн. Тийм тэгэхээр одоо бол кабинет нь өр гүйцэтгэгчээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэх газар дээр юм уу одоо бямцгц сайд дээр л явж байгаа. Тийм. За, баярлалаа.